Залуусын бахархал болсон Монгол зоогийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Counter-Strike тоглоомын түүхэнд Аз ТV-с анх удаа Монгол баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө буюу Гранд финал шалгарч дэд байр эзэлсэн. Энэ бол Монголд тэдний түүх 2013 оноос эхэллээ. Анх Dota-гаар үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter-Strike төлөөр өргөжсөн. Тэд өнөөдөр Монгол улстай төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод байна. Монголц багийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулбал тэдний дасгалжуулагчийг Эрдэнэт лаа гэдгээ. Гард Магнай, Содбаяр, Өсөх баяр, Аюуш, Аз баяр гэсэн тоглогчдтой. Тэд хамгийн анх 2016 онд IEM Taipei-д аваргаар шалгарснаар олон улсын тавцанд гарах эхлэлээ тавьсан. 2024-2025 бол тэдний хувьд дараалсан хожилтой өөрсдийгөө дэлхийд харуулсан жилүүд байсан. Өнөөдрийн байдлаар Монголц баг дэлхийд чансаагаараа эхний 10-т багтаж буй цорын ганц Аз баг болоод байна. Монгол зоогийн талаарх товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, мөн фоллоу хийгээрэй. Үзсэнд маш их баярлалаа.